15-аас 16 дугаар зуунд Италийн Флоренц хотод амьдарч байсан улс төрч философч Никколо Макиавеллигийн төрөвсөн бүтээлээс Макиавеллизм гэдэг ойлголт бий болжээ. Хин инхийн цагаан тагтаа шиг байна. Тэр хүн сайн улс төрч болж амжилтанд хүрнэ гэдэг хуурамч бүрхүүл ойлголтыг бохир улс төрийн бодит үннээр тэр орлуулжээ. Хүн инхийн цагаан тагтаа шиг бус, хуваа хичээсэн, эрх мэдэлд маш их шундаг. Зарим тохиолдолд харгас байх нь эрх мэдэлд хүрэх гол шалгуур хэмээн тэр үзжээ. Макиавелли улс төр ямар бохир байдаг талаар бодит үннийг хэлсэн ч түүний нэрээр нэрлэгдсэн энэ ойлголт сөрөг мөг дүрслэхэд ашиглагддаг болсон. Макиавеллизм гэдэг ойлголтод ямар ч бохир аргаар хамаагүй эрх мэдлийг гартаа оруулж авсны дараа зөвхөн өөрийн олж авсан эрх мэдлээ хадгалж үлдэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг хүн тэр дундаа улс төрчийг хэлдэг. Зорилго нь аргаа зөвтгөгдөх хэмээн товчоор дүгнэн хэлж болох Макиавеллистуудын зан чанарын хамгийн тод жишээ нь Америкийн нэгдсэн улсын Netflix компани бүтээл House of Cards хэмээх олон ангид цуврал киноны гол дүр Frank Underwood юм. We are not nominating you for Secretary of State. I know he made you a promise, but circumstances have changed. The nature of promises, Linda, is that they remain immune to changing circumstances. 6 дахь жилдээ гарах гэж буй энэ цувралд гол дүр хэрхэн бохир аргаар цагаан ордны өндөр сэнтид заларч ерөнхийлөгчийн албан тушаалаа зөвхөн өөрийн эрх мэдлийг хадгалж үлдэхэд ашиглаж байгааг харуулдаг. Түүний зорилго нь бүхнийг захирах бөгөөд энэ шунлаа хангахын тулд тэр хүйтийн сэтгэлээр хүн алах, улгаа дээрэм хийх гээд бүхнийг үлддэг бөгөөд ямар ч золиос гаргахаас эмээдэггүй нэг юм. Орчин цагийн олон ангид цуврал кино бус Монгол улсын өнгөрсөн болон одоо үеийн улс төрийн амьдралд ч ийм жишээнүүд олон бий. Монголын түүхэнд олон Макиавеллистууд байсан бөгөөд хамгийн тод жишээ нь хүннүү гүрнийг үүсгэн байгуулагч Модон Шаньюн юм. Модон Шаньюн өөрийн эцэг Түмэн Шаньюн амийг хороож эрх мэдэл олж авсан байдаг.